Сайн бацхан уу? Та бүхэндээ эксперт нэвтрүүлгийн шинэ дугаарыг танилцуулахад бэлэн боллоо. За сайн бацхан уу өрхөн хүндэд үзэгчтэй. Өнөөдөр манай нэвтрүүлэгт Яндан сан буугийн бямт тогтох хуульч хүрэлцэн ирж оролцож байна. Танд өдрийн мэнд төргий. За өдрийн мэнд. За та манай үзэгчдэд өөрийгөө тавчхан танилцуулаад нэвтрүүлгээ эхлэе гэж бодож байна. За юуны өмнө одоо бас энэ бит хоёрын нэвтрүүлгийг үзэж байгаа бас үзэгчдээ өдрийн мэнд төргий. Тэгээд миний бие бол Яндан сан буугийн бямт тогтох гэж юм хүн байна. За би бол Батлан хамгаалахын их сургуулийн Хэлийн зэргийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Батлан хамгаалахын их сургуульд хууль зүйн ухааны магистрийн зэрэг хамгаалсан. За Монгол Улсын хууль зүйн сургуулийн докторантур болон Эрдэмийн их сургуулийн докторантурт суралцж байгаа. Ер нь бол захиргааны эрх зүйн хуулийн эрх зүйн чиглэлээр бол судалгааны ажил хийдэг. За нийтдээ бол хуулийн сургуулиудад за нэг 20 орчим жил ер нь бол одоо багшилж байна. Тэр дундаа бас одоо хуульч ирээдүйн одоо энэ Монгол Улсын хуулийн салбарыг одоо аваад явах мэргэжилтэй боловсруулагчны бэлтгэх үүсэлт бол бас өөрийнхөө сурсан мэдсэн бас хувь нэмрээ оруулах үүднээс бол ингээд боловсруулалтын салбарт бол тууштай ингээд ажиллаж байгаа юм байна. За та одоо ингээд хууль зүйн салбарт бараг 20 гаруй жил ингээд ажиллаж байгаа. Боловсруулалтын болоод ингээд хуулийн салбарын асар их туршлага хөрөнгөлүүлсэн байгаа шүү дээ. За би тантай өнөөдөр болохоор одоо энэ Монгол улсад байгаа. За тэр дундаа та ингээд захиргааны эрх зүй те энэ талаар бас нэлээд сайн мэргэжсэн үндсэн хуулийн эрх зүйгээр бас нэлээд сайн мэргэжсэн нэг хичээл задаг хүний хувьд энэ Монгол улсад байгаа одооний хариуцлагын талаар ярилцъя гэж бодлоо. За тэр дундаа одоо бид нар саяхан л одоо нэг үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулчлаа шүү дээ тийм. Энэ үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан процесс маань зөв явагдсан уу? Ер нь бид нар одоо ингэж үндсэн хуульд ойр ойрхон одоо гар хүрээд авах шаардлага байсан уу? Хэрвээ ингээд нэгэнтээ нэмэлт өөрчлөлт оруулаад ард түмнээс санал асуулга явуулаад ийм одоо өөрчлөлт оруулах процессыг явагдсан бол яг нэг хүсэж хүлээж ийсэн өөрчлөлтөө оруулж чадсан уу тийм ээ? Энэ талаар бид нарт нэг дэлгэрэнгүй ойлголт мэдлэг. За Монгол улс яг түүхэндээ бол 4 одоо үндсэн хууль баталсан. Тэгээ одоо өчигдөр үйлчилж байгаа үндсэн хууль маань бол мэдээж одоо 4 дахь үндсэн хууль уу арчилсан үндсэн хууль гэдгээр бол одоо онцлогтой. За яг үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байсан уугүй л одоо яг ер нь бол судлаачд бол янз янзын байр суурьтай байна. Зарим нь бол одоо мэдээж үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй одоо шаардлага бол үүссэн. За зарим судлаачдын байр суурь бол одоо байгаа үндсэн хуулийнхаа хүчин чадлыг бол одоо тултал нь ашиглах нь бол илүү тийм оновчтой байсан энэ төргээл ийм янз янзын одоо байр суурь бол байж байгаа. За миний хувьд бол мэдээж үндсэн хуулинд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байсан уу бол мэдээж одоо байсан гэж ингэж харж байгаа. За тэгвэл яг зүгээр энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд бол яг бидний гол шийдсэн асуудал бол улсын хурлын гишүүдийн тоог нэмлээ. За сонгуулийн тогтолцоог бол хуучин одоо мажоритар системээр явж байсан сонгуулийн тогтолцоог бол одоо холимог өөрөлдөх юм бол дээр нь бол одоо пропорционал системийн элементийг оруулж ирснээр бол сонгуулийн тогтолцоог бол одоо холимог болголоо. Гэхдээ энэ мэдээж одоо яг оновчтой шийдэл болсон уугүй юу гэдгийг бол тодорхой хэмжээнд мэдээ цаг хугацаа бол харуулна. Одоо шинээр байгуулагдах парламент маань хэрэг одоо чадамжтай хэрэг одоо парламентаас гарч байгаа одоо хууль тогтоомж шийдвэрүүд нь амьдралд нийцсэн тий ийм одоо байдлаар парламентын үйл ажиллагаа явуулах уу гэдгээс бол цаашдаа ийм тогтолцоогоор одоо явах нь зүйтэй маа гэдэг энэ асуудал бол тодорхойлогдох байхаа гэж ингэж харж байна. За үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд бол одоо зайлшгүй бас шийдэх ёстой нэг асуудал юу байсан бэ гэхдээ зэрэг энэ бол ерөөсөө хариуцлагын тогтолцоог бол одоо бий болгох ёстой байсан гэж ингэж хараад байгаа. За мэдээж энэ парламентын тогтолцоог сонгуулийн тогтолцоог өөрчлөх, парламентын гишүүдийн тоог нэмэх гэдэг бол мэдээж хамгийн ихэнд тулгамдсан асуудал биш ээ л гэж ингэж харж байгаа юм л да. Хамгийн ихний ээлжинд
Энэ парламент гэдэг чинь өөрөө хууль тогтоох байгууллага. Төрийн бодлогыг одоо тодорхойлж байгаа юм байгууллага. Тэгээ үндсэн хуулинд бол одоо улсын хурал бол төрийн эрх барих дээд байгууллага гэдэг ингээд тодорхойлцсон учраас Монгол улс бол парламентын засаглалтай гэж ингэж явж байгаа. Тэгэхээр энэ парламентын засаглал гэдэг ингээд ярихад тэнд одоо сонгогдож байгаа гишүүд нь хэрэг хариуцлагатай хүмүүс байх юм. Ямар нэгэн байдлаар одоо хамгийн наацхан л эн чинь нөгөө ёс зүйн хэм хэмжээг зөрчдөг гишүүд маш их одоо харагдаж байна шүү дээ. Тэгээ энэ парламентын чинь нөгөө нэр хүндийг ер нь бол унгаж байгаа энэ тохиолдол нь бол тэр ёс зүйгүй. Одоо парламентын хариуцлагын тогтолцоо бол сул байгаа учраас яг хөө гишүүдийн тоог нэмий гэдэг бол мэдээж магадгүй 100 дахь асуудал байх. Харин энд одоо хариуцлагатай хүмүүсийг ажилуулах. Хариуцлага алдсан тохиолдолд бол хариуцлага тооцдог тэр тогтолцоо нь мэдээж сайн байж аж энэ парламент бол илүү сайн ажиллах одоо тэмцээг хандлага руу явна гэж ингэж ойлгоод байгаа. Зүгээр ерөнхийдөө ингээд харах юм бол Монгол улсад энэ нөгөө хариуцлагын тогтолцоо гэдэг юм чинь бол харьцангуй их тийм тэнцвэртэй байдлаар одоо хуульчлагдаж чадаагүй. За зарим тохиолдолд бол магадгүй өөрсдийнхөө одоо эрх шигийг хамгаалах шин чанартай тийм одоо хууль зүйн зохицуултуудыг бол тэр хууль тогтоомжид бас суулгаж өгсөн. Тэгээ энэ цаанад агуулгаар нь харах юм бол тодорхой хэмжээний бас ашиг сонирхлын зөрчил бол тэнд байна гэж одоо дүгнэхээс бол өөр арга байхгүй. Тэгэх байтугай одоо эрүүгийн хуулинд бол нэг албан тушаалтай холбоотой гинт хэргийн зүйл ангийг тий санаатаагаар одоо орхигдуулж исэн хасж исэн тохиолдол хүртэл одоо Монгол улсын бас парламентын түүхэнд гарч ирсэн шүү дээ. Тэр эндээс харахаар бол бас ингээ хитрхи тийм одоо цөөнхийн гэдэг юм уу ашиг сонирхлын юм зөрчлүүд ингээд үүсэх юм бол нөгөө парламент захиал одоо хариуцлагагүй ажиллах, тэрнээс гарч байгаа шийдвэр нь амьдрал нийцэхгүй байх. Тэгээд тэр үр дагаврыг бодох юм бол энэ чинь асар их тийм сөрөг үр дагаврууд бол бас хайрцангуй их байгаад байгаа шүү дээ. Зүгээр одоо шууд утгаараа нөгөө байшин барилга шиг нүдэнд харагдахгүй ч гэсэн цаад агуулга үр дагаврыг тооцох юм бол энэ буруу шийдвэр гэдэг бол өөрөө нийгэмд бол асар их тийм одоо сөрөг үр дагавартай байгаад байгаа юм л та. Тийм. Тэгэхээр ахаал магадгүй 126 одоо хариуцлагагүй юм нөхдүүд ингээд энэ парламентыг бүрдүүлжүүл яах вэ гэдэг асуудал бол бас л одоо анхаарах хэрэгтэй асуудлуудын нэг болж таарж байгаа. Тэгэхээр зүгээр сая бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд бол үнэхээр бас оруулаасаа гэж хүсэж ирсэн нэг зүйл бол энэ ялтч байхгүй парламентын өөрийнх нь одоо хариуцлага парламент өөрөө ер нь ингээд хариуцлагагүй ажиллавал яах юм гэдэг нэг асуудал. Хоёрдугаарт нь тэр парламентын гишүүн өөрөө хариуцлагагүй ажиллавал яах юм бэ гэдэг хоёр дахь асуудал. Тэгээ энэ хоёрыг магадгүй үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд бас суулгасан бол энэ удаагийн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол өөрөө нэлээд сайн одоо чансаатай гэж хэлэх юм уу ийм өөрчлөлт болох байсан байхаа л гэж судлаачийн хувьд л тэгж хараад байгаа. За та судлаач хүн болохоор ингээд бас айгүй өргөн хүрээнд харж чадчих штэ тий. За бид нар мэдээж одоо нөгөө эрх зүйн системээ өөрчлөлт хийгээд нэг 30-аад жил болж байна тийм ээ. За одоо дэлхийн бусад орнуудын парламентад яс өндөр хөгжсөн улс орнуудтай харьцуулахад бас яг харьцуулж үзэхээр бол ингээд залуу одоо ингээд парламентод ясыг хөвшүүлэх гэж байгаа улс орн гэж харагдаж байгаа боловч 30 жил гэдэг бол бас бага хугацаа биш тийм ээ. За тэгэхээр би нэг ийм ойлголтыг одоо иргэдэд бас хоёлаа хуульч хүмүүсийн хувьд бас энгийн үгээр тайлбарлая гэж бодож байна те. За парламентод яс ингээд бид нар парламентын ингээд хууль тогтоох байгууллагатай ингээд улс орны хувьд улсын хурлын гишүүн за одоо гадаад орнуудад бол парламентын гишүүн гэж ярьдаг те. Энэ хүний ёс зүй бол маш өндөр хэмжээнд өндөр дэд хэмжээнд байх хэвээр. Тэр хүн парламентын гишүүн болохын тулд одоо өөрөөгөө бэлтгэсэн байх хэвээр тийм ээ. Одоо бүх салбарын хүмүүс тэр парламентд чинь сонгогдож байгаа учраас тийм ээ салбараараа. За тэгээд ингээд тэр ёс зүйтэй хүмүүсийг сонгохын тулд хаанаас сонгох вэ гэхээр одоо ялтчгүй ингээд дэлхийн бүх улс орнд ингээд намаас сонгогдож гарч ирж байгаа тийм. Тэгэхээр одоо нөгөө улс төрийн намуудын одоо өөрсдийнхөө болгосон хүчнийг бэлтгэх, ирээдүйн төрийг барилцах, иргэдийг одоо бэлтгэж байгаа газар ч одоо ерөнхийдөө ингэж дамжиж сонгох, таниулах ажил чинь тэнд явагддаг шүү дээ. Тэгэхээр одоо парламентын гишүүн гэдэг хүн ийм хариуцлагатай байна гэдэг юм а бид нар одоо үндсэн хуулийн өөрчлөлтөнд оруулж амжаагүй ингээд хийдэл гаргачлаа шүү дээ. Одоо хийдэлтэй байгаа юм чинь бид нар энийг засаж амжилахгүйгээр одоо дараагийн
их хурал бас ингээд үйл ажиллагаа явуулаад эхлэв шүү дээ. Тэр үед хэрвээ улсын их хурлын гишүүн ёс зүйн алдаа гаргаад тийм ээ хууль зөрчөөд одоо нөгөө л тоо нэмэгдсэн ч гэсэн одоо эрх зүйн нөгөө зөрчил гаргадаг, үйл зөрчдөг, одоо гэмт хэрэгт холбогддог ийм үйл ажиллагаа процесс хэрвээ тохиолдвол яах ёстой вэ? Одоо зөвхөн нөгөө хуулийн байгууллагын шалган үзгээл ингээд орхичдаг штеп ингээд түлхээд гэх юм уу тий. Тэр одоо парламентын гишүүн өөрийнхөө ёс зүйгээр одоо би ийм алдаа гаргасан байна. Би огцрох өргөдлөө өгье гэх ёс зүйтэй парламентэд одоо дэвших хүмүүс бэлтгэгдсэн гэж та бодож байна уу? Аха. Ерөн зүгээр энэ дээр яг энэ хариуцлагын тогтолцоон дээр бол ингээд яг бид нар чинь бас энэ хууль эрх зүйн одоо ингээд тодорхой хэмжээний одоо мэдлэг боловсрол олгож байна. За энэ дээр бол яг зүгээр онлайн төвшөнд бол нэг ийм л асуудал байгаад байгаа. Одоо эрх бөгөөд нөгөө талд нь үүрэг хариуцлага гэдэг нэг ийм хоёр ойлголт байгаад байна л та. Тэгэхээр зарчмын хувьд бол яах ёстой юм бэ гэвэл энэ хоёр бол яг л ийм тэнцвэртэй төвшөнд байх ёстой л гэж ингэж үздэг. Энэ өөрөө ингээд магадгүй эрх мэдэл нь одоо өндөр байгаад үүрэг хариуцлага нь одоо сул гэдэг юм уу. Эсвэл нөгөө талаараа үүрэг хариуцлага нь өндөр хэрнээ эрх мэдэл нь одоо бага гэдэг юм уу тий. Ийм тохиолдолд ерөөсөө тэн дээр бол гажууд л үүсэж ийн л гэж ингэж үзээд байгаа юм л да. Тэгэхээр хэдий чиний тэр хүний эрх мэдэл нэмэгдэнүү тэр хэмжээгээр тэр хүний одоо үүрэг хариуцлага бол өндөр байх ёстой гэдэг ийм одоо өөрөөр хэлэх юм бол зарчим байгаад байгаа. Гэтэл Монголын одоо яг энэ хууль эрх зүйн орчны хүрээнд болохоор ямар байдал харагдаж байна вэ гэвэл яг энэ нөгөө зохистой харьцаа өөрөө алдагдсан байгаад байгаа байхгүй. Магадгүй зарим тохиолдолд бол хитрхийн өндөр эрх мэдэлтэй хэрнээ тэнд үүрэг хариуцлага гэж юм байхгүй байдаг. Зарим тохиолдолд бол үүрэг хариуцлага өндөртэй хэрнээ нөгөө эрх мэдэл нь одоо ингээд хүрлцдэг үү тодорхой асуудлыг шийдэх гэхээр ингээд ямар ч эрх мэдэл байдаггүй ч юм уу тийм ийм байгаад байгаа юм. Тэгэхээр би бол юу гэж хэлэх гээд байна вэ? Мэдээж өнөөдөр бол парламент өөрөө одоо Монгол улс чинь одоо бүгд найрамдах засаглалтай буюу тэр дунд бол парламентын засаглалтай учраас тэр парламентод үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд бол парламентын одоо тэр гишүүдэд тавигдах үүрэг хариуцлага нь өөрөө өндөр байх хэрэгтэй байхгүй. Тэр дундаа бол нөгөө өөрийн чинь хэлээд байгаа хуулийн хариуцлага гэдэг бол мэдээж тэр дараагийн асуудал. Тэр бол одоо хууль хяналтын байгууллагаар шалгагдаад ингээд одоо шүүгээр асуудал нь шийдэгдээд явах юм асуудал. Тэрний наан юу байх юм бэ гэвэл тэр ёс зүйн хэм хэмжээ буюу ёс зүйн хэмжээгээ зөрчих юм бол ямар хариуцлага хүлээх юм бэ гэдэг асуудал байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр бол энэ тогтолцоог бол яг үүндээ сайжруулж өгөх хэрэгтэй. Тэгээд цаашдаа бид нар бол энэ парламентод нэр дэвшиж байгаа хүмүүстээр тавигдах тэр одоо магадгүй шаардлага дээр бол тэр хүн хувь хүн талаас хэрэг одоо ёс зүйтэй хүн юм гэдэг бас ийм шалгуур баймар санагдаад байгаа юм л да. Одоо бол яг бид нар бол ингээд авилга албан тушаалын хэрэгт ингээд холбогдоод юм уу эсвэл ял шийдэл идсэн болвол тэр хүнийг нэр дэвшүүлэхгүй л гэдэг нэг ийм л одоо хориглолт байгаад байна шүү дээ. Бусад тохиолдолд бол ерөнхийдөө тэр хүн бол парламентод дэвших эрх нь бол нээлттэй байгаад байгаа байхгүй. Зүгээр би бол яг зүгээр эндээс нэг ийм хараад байгаа. Пропорционал системийг одоо сонгодог утгаар нь хэрэгэлдэг ийм улс орнууд байна л да. Тэгээд тэн дээр бол юу харагдаж байгааг бол тухайн салбартаа ингээд хүлээн зөвшөөрөгдсөн. Өндөр ёс одоо зүйтэй, ёс суртахуунтай хүн талаасаа тий, ёс суртахуунтай. Ийм хүмүүсийг бол нөгөө намчин бодлогоороо тэр сонгуулийн одоо пропорционал систем буюу тэр нөгөө жагсаалт гэж яриад байгаа шүү дээ. Жагсаалтанд ингээд тэр хүнийг бодлогоор оруулаад тэгээд тэр намынхаа нөгөө авсан саналаар тэр парламентын гишүүн болгодог. Ийм л тогтолцоо пропорционал систем бол. Нөгөө сонгодог утгаар нь хэрэгэлдэг одоо улс оронд бол пропорционал систем. Одоо бид нар бол тэгж хараад байна шүү дээ. Нөгөө одоо дийлэнхтэй бол юу гэж хараад байна вэ гэвэл мөнгөтэй хүн өнөөдөр парламентод өрсөлдөн мөнгөтэй хүн гишүүн болно л гэдэг ийм ойлголт байгаад байна шүү дээ. Тэгвэл пропорционал системийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадах юм бол бас нэг ийм ёс зүйтэй. Тэгээд тухайн салбартаа одоо харьцангуй их тийм мэдлэг туршлагатай ийм хүмүүсийг парламентод оруулж ирэх үд хаалга бас нэгдэж байгаа. Давуу тал нь бол энэ байна. Гэхдээ зүгээр ер нь бол түрүүнд нь одоо бид нар чинь бас сонгуулийг хийхдээ холимог тогтолцоогоор бас хийжсэн шүү дээ. Тэн дээр бол ямар одоо шалгуур байгаад байсан бэ гэвэл за нэгдүгээр нь та намын дарга байх юм бол
магадгүй нэгдүгээрт бичигдэнэ. За та үнэхээр магадгүй хэдэн тэрбум бомыг шийдийн өгчих юм бол сонгуулийн хоёрдугаарт бичигдэнэ гэдэг ийм зарчмаар л явж исэн. Үзмжийн зарчим байдаг шүү дээ. Тийм зарчмаар явж исэн. Зүгээр одооны энэ одоо 24 оны сонгуул дээр бол энэ бас арай өөр тийм зарчим руу орох болов гэсэн нэг ийм хүлээлт байгаад байна л да. Ягаад гэвэл өнөөдөр бол нэг мөнгөтэй хүн гэдгээсээ хүмүүс өнөөдөр мэдлэгтэй боловсралтай тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн. За хувийнхээ хувьд ёс суртахуунтай тийм ийм одоо хүмүүсийг л ер нь бол ард түмэн яг мөн чанартай бол хүсэн хүлээгээд байна шүү дээ. Тийм шүү. Тэрнээс биш өнөөдөр нэг том компани захирлыг сонгочихъя гэдэг тийм ойлголт бол яг үүндээ одоо тэр чинь хоцрогдсон ойлголт байгаад байгаа байхгүй юу. Яг бид нар бол хэдийгээр одоо ингээд нөгөө сонгогчдыг бас мэдлэггүй босралгүй гэж ингэж ойлгоод байгаа боловч яг өнөөдөр бол бас иргэд маань бол харьцангуй их тийм ухаалаг болсон байна шүү дээ. Өнөөдөр би мөнгөтэй үнийг сонгох уу, босралтай үнийг сонгох уу, туршлагатай үнийг сонгох уу, за хувийнхээ хувьд хэр ёс зүйтэй юм бэ гэдэг талаас нь илүү их одоо харах тийм чиг хандлага бол сонгогчдын сэтгэл зүй дотор бол бий болсон байна гэж ингэж хараад байна л та. За та хоёр өнөөдөр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ингээд ярилцж байгаа. За тэгээд ингээд ер нь хууль тогтоох дэд байгууллага гэдэг маань одоо өөрийнхөө улс орныг бүхэлд нь одоо авч явж байгаа ийм том статус эрх мэдэл байгаа шүү дээ тий. Одоо дэлхийн бүх улс оронд энэ хууль тогтоогчийн эрх мэдэл дотор одоо нөгөө хянан шалгах гэдэг ойлголт байдаг тийм ээ. За одоо манай Монгол улсад одоо түүхэндээ бараг анх удаа нөгөө хянан шалгах гэдэг нөгөө үлдэгдсэн хаягдсан байсан энэ процессыг одоо анх удаага ингээд сонсгол хэлбэрээр хийлээ те. За биднэрт л одоо ингээд цоо шин юм шиг ингэж ойлгогдож байгаа боловч одоо манай Монголд ч гэсэн социализм үед нөгөө ардаг хянан шалгах хороо гэдэг нөгөө ер нь бол хуулийн дагуу хянах шалгах энэ процесс байсан те. За өнөөдөр бол ингээд дэлхийн бусад улс орнуудад омбудсман гэдэг те. Одоо Toyota ингээд машины одоо ингээд хоромсон болохоо байвал одоо тэр парламент нь тэр Toyota компаниг үүсгэх захирлыг дуудаад асууж ин те ямар шалтгаан гарч ийн гээд одоо ингээд Ford гээд Volkswagen энэ төр гээд бүхэл одоо ингээд том дэлхийн компаниудыг тухайн орны одоо парламент дуудаад асуух ийм том эрх хэмжээний асуудал байгаа те. Та энэ тал дээр одоо энэ бол ахиж гаргаж бид нар чадсан гэж бодож байна. Ямар дүгнэлт хэлэх вэ? Зүгээр ер нь бол бид нар нэг ийм л зүйл одоо харагдаад байгаа юм л да. Нөгөө хянан шалган тэгэхээр нөгөө амар юм шиг буруу юм шиг тий яг зүгээр тэр ойлголтлаасаа бол тийм байж болно. Гэхдээ ер нь цаашдаа бид нар энэ хян шалгалтын байгууллага за дээрэс нь хууль хяналтын байгууллага за эднэрийг яаж энэ улс төрөөс бид нар ангид байлгах юм бэ гэдэг асуудал байгаад байгаа юм. Тий. Магадгүй өнөөдөр тэр үндсэн хуулийн цэцээр хүртэл нэг 9 нөхөр суугаад байдаг. Яг мөн чанартай бол хин нэгэн улс төрчийн гэдэг юм уу хин нэгэн одоо улс төрийн хүчний гар хөл болцсон нөхдүүд тэдний захиалгаар өнөөдөр үндсэн хуулийнхаа эсрэг шийдвэр гаргаад сууж штэ. Тэ? Тэгэхээр бид нар яаж энэ байдлыг халах юм бэ гэдэг бол өөрөө нэг номерын асуудал байхгүй юу? Улс төрөөс ангид байлгаж иж одоо юу гэдэг нөгөө жинхэнэ агуулгаараа шудраг ажиллах гэдэг юм уу тэр боломж нь бүрднэ л гэж ингэж хэлэх гээд байгаа юм л да. Тэгэхгүй болохоор одоо хин нэгэн өрсөлдөгчийг бол намчдаг нөгөө ирэх барьж байгаа гэдэг юм уу үйлчилж байгаа нөхрийгөө ямар ч хулгай дээр юм хийсэн хамгаалдаг юм байдалтай байгаад ах юм бол энэ нөгөө хин шалгалт чинь яг мөн чанараар нь явагдахгүй тийм байдал харагдаад байгаа байхгүй. За одоо та ингээд маш олон жилийн туршлагатай үндсэн хуулийн эрх зүйгээр ингээд бас мэрэгссэн тийм ийм судлаач хүн байгаа. Одоо та хувьдаа ингээд үндсэн хуулийн цэцэд хандж исэн одоо Монгол улсын их хурлын одоо хууль тогтоох үйл ажиллагаа үндсэн хууль ингэж зөрчсөн байна гэж хэлсэн. Тийм кейсүүд бий юу? Ер нь бол тийм кейсүүд зөндөө байна. Тийм. Одоо жишээлбэл 2012 онд одоо үндсэн хуулийн цэцэд бол тухайн үед одоо сонгуулийн тогтолцоог бол холимгоор явуулна гэдэг. Ийм одоо улсын хурлаас ийм шийдвэр гарлаа шүү дээ. Өөрөөр хэлбэл сонгуулийн хуулийг бол холимгоор явуулна гэдэг. Тэгээд тэр үед үндсэн хуулийн цэцэд хандсан. Өөрөөр хэлбэл сонгуулийн тогтолцоог холимгоор явуулна гэдэг чинь үндсэн хууль зөрчиж байна. Тэр нөгөө үндсэн хуулинд чинь бол байгаа шүү дээ. Улсын хурлын гишүүнийг
Монголын ард түмэн сонгоно. Шууд сонгоно. Шууд Шууд чөлөөтэй нууц санал хураалтын үндсэн дээр 4 жилийн хугацаанд сонгоно. Энэ бол өөрөө сонгуулийн ямар тогтолцоо мажоритар тогтолцоо байхгүй. Гэтэл 2012 оны сонгуульд бол сонгуулийн тогтолцоог холимоор явуулна гэд үндсүүлийн цэцэд хандахаар үндсүүл зөрчөөг байна гэдэг үгэл гарцсан. Тэгээд 2012 оны сонгуул холимоор явж ирсэн. Нөлөөлөл байна тийм. За гэтэл 2016 онд энэ үндсүүлийн одоо нөгөө хуулийн чинь ахаад холимоор явуулна гэд баталсан чинь би бол яг хууйд хандаагүй л да. Гэхдээ нэг хэсэг нөхдүүд хандсан юм бэл. Тэгэнгүүт энэ бол ерөөсөө үндсүүл зөрчсөн байна гэд дүгнэлт гаргаад тэгээд 16 оны сонгуул чинь нөгөө юугаар явсан шүү дээ. Мажоритараар явсан шүү дээ. Тий. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэг кейс дээр үндсүүлийн зэц хоёр өөр шийдвэр гаргаж байгаа. Эхний тохиолдолд нь бол ерөөсөө үндсүүл зөрчөөгүй байна. Хоёр дахь тохиолдолд нь бол үндсүүл зөрчсөн байна. Гэтэл ерөөсөө аль нь л холимоор явуулахыг одоо эсэргүүцсэн л тийм л одоо өөрөлдөх юм бол асуудал байгаа байхгүй. За түүнээс гадна одоо бол яг нөгөө Монгол улсын үндсэн хуулинд бас байгаад байгаа. Хүний амь насыг одоо онц ноцтойгоор хүний амь нас хөнөөгөөд улсын дээд шүүхээс одоо цаазаар авах ял оноосноос бусад тохиолдолд хүний амь нас өснөөлөхийг хатуу хориглоно гэж заасан байхгүй. За энэ заалт маань одоо хүртэл үндсэн хуулинд хүчин зүйлэр байгаад байгаа. Тийм. Уулан байж болохгүй дээ. Тий. Тэгтэл за яг нэгэнт одоо цаазаарах ялыг ингээ халж байгаа бол тэр заалтыг яагаад ингээ үндсэн хуулиас авахгүй байгаа юм бэ гэдэг асуудал байгаа байхгүй. Зөндөө байдаг тий. За гэтэл энэ асуудлаар Монгол улсын одоо гавьяат хууль чадраа болгоо бид тэр үндсэн хуулийн эцэст хандсан юм. За өөрөөр хэлэх юм бол энэ нөгөө цаазаар авах ялыг одоо халсан процесс нь юу юм бэ гэхдээ зэрэг тухайн үед улсын хурл тогтоол гаргасан. Тэр улсын хурлын тогтоол бол ямар тогтоол вэ гэвэл Монгол улс цаазаар авах ялыг одоо халах тухай олон улсын конвенцэд нэгдэх тухай улсын хурлын тогтоол. За тэгэхээр улсын хурлын тогтоол нь нэгдүгээр үндсүүл зөрчигдсөн. Монгол улсын үндсэн хуулинд бол ингэж байгаа шүү дээ. Монгол улс үндсэн хуулинд хашилсан олон улсын гэрээ болон бусад баримтчийг дагаж мөрдөхгүй гэдэг байгаа. Гэтэл үндсэн хуулиа зөрчигдсөн олон улсын пактад нэгдсэн байхгүй. Ийм тогтоол. За дээрэс нь энийг тэгээд засахгүй юу? Энийг бол ер нь их засах дургүй юм байл. Тэгээ үндсэн хуулийн дэс тандахаар энэ чинь бүр одоо 2 жилийн хугацаанд хилцээгүй. Тэгснээ явж яснаа нөгөө одоо энэ чинь бол юу гэж байгаа шүү дээ. Цэц чинь бас нэг юм 3 шат байгаад байгаа шүү дээ. Тэгсэн чинь давзаалдах шатныхаа шийдвэрийг анхан шатны одоо нөгөө юу баг суудлын хүчинг болгочдөг гинэ. Одоо манайхаар хэлбэл давзаалдах шатныхаа шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх хүчинг болгож байгаа адилхан тийм шийдвэр гаргачихад байхгүй. Гэх мэтлэнгээр зүгээр цэцийн асуудлыг сөхөх юм бол ер нь зөндөө асуудал байгаа юм. Тэгээ сая энэ нөгөө ялын бодлоготой холбоотой ч гэсэн жишээлбэл ингэж байгаа шүү дээ. Одоо үндсэн хуулинд чинь би түрүү хэллээ шүү дээ. Цаазаар авах ялан дээр жишээл онц хүнд гэмт хэрэг гэдэг ойлголт байгаа байхгүй. Онц хүнд гэмт хэрэг үйлдээд хүний амь насыг одоо хохироогоод онц хүнд гэмт хэрэг үйлдсэн тохиолдол цаазалж болно гэдэг нэг юм заалт байгаа шүү дээ. Гэтэл онц хүнд гэмт хэрэг гэдэг заалт байна. Одоо Монгол улсын эрэг хуулийн чинь онц хүнд гэмт хэрэг гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Хөнгөн хүнд гэдэг хоёр янзаар ангилчихж байгаа тийм гэмт хэргийн одоо зүйчлэлийг бол гэтэл үндсэн хуулинд онц хүнд гэмт хэрэг гэдэг ойлголт байгаа байхгүй. Тэгвэл яагаад тэр үндсэн хуулинд байгаа нөгөө гэмт хэргийн зүйчлэл гэдэг юм чинь эрэггүй хуулинд байхгүй болчихоо. Тэгэхээр нөгөө эрэггүй хэл чинь ахаад үндсэн хуультай зөрчилдөд байгаа байхгүй. За гэх мэтлэнгээр яриул ингээд зөндөл юмнууд үндсэн хуулийн цэцээр бол ер нь байна л да. Байна тийм. За бид нар одоо тэгээд ингээд судлаач хүмүүс ингээд мэдээд байгаа тий. Одоо жирийн ард түмэн бол бас сайн ойлголт байхгүй бид нар чинь ингээд мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр та ингээд нэлээд олон жил ингээд багшилж байгаа туршлагатай одоо Монгол улсад одоо эрх зүйн салбарт гарч ажиллах одоо боловсон хүчнүүдийг мэрэгжилтнүүдийг одоо бэлдэж байгаа шүү дээ тий. Одоо энэ боловсон хүчин бэлтгэх энэ явцад үндсэн хуулийн эрх зүйгээр мэрэгсэж байгаа оюутнууд одоо хэр их вэ? Эхлээд сонирхгүй байна уу? Аха. Яг зүгээр нөгөө эсвэл хүнд гэж бодож гин үү те? Яг зүгээр нөгөө хуулийн одоо салбар дотроо бол яг зүгээр өөрсдийнхөө сонирхлоор л ингээл явж байгаа шүү дээ. Одоо эрүү иргэн захиргаа тэгээд үндсэн хууль гэдэг ч юм уу те. Харьцангуй яг зүгээр үндсэн хууль талдаа бол сонирхоод одоо судлаад
ингэж явж байгаа хандлага нь бол харьцангуй жоохон бага талтай юм л да. Ер нь бол эрүү иргэн захиргаа ч юм уу тэр талдаа л нэлээ их тийм. Бас ер нь судалгааны ажлуудыг ч гэсэн хараад байхад бол тэр чиглэл рүүгээ бас нэлийн байгаад ах шиг байна. Тий. Яг зүгээр энэ нөгөө хуулийн салбарын бас нэг ирээдүйн одоо хүний нөөцийг бэлдэж байгаагийн хувьд бол оюутнуудаа хамгийн их одоо захидаг юм нь бол нэг хоёр юмыг л их тийм түлхүү захиад байгаа юм л да миний хувьд бол. За нэгдүгüүрт нь болохоор хуульч хүн гэдэг нь өөрөө ямар байх юм бэ гэвэл ёс зүйтэй байх ёстой шүү. Нэг номерын чи асуудал. Ёс зүй. Хоёрдугаарт нь бол юу байх юм бэ гэх тийм жоох их оронч байгаарай. Тийм ээ. Их орноо хайрладаг одоо их оронч тийм одоо үзэлтэй тийм ийм байгаасаа гэдэг имийг л одоо хамгийн их цагтдаг ер нь бол маш чухал. За яг мэдээж одоо тэр хуулийн мэдлэг боловсролтой болно одоо чадвар эзэмшнэ гэдэг бол дараагийн асуудал. Тийм. Нэгдүгüүрт нь бол тэр ёс зүйтэй байх ёстой шүү дээ. Одоо яг зүгээр ер нь бол ингээд намайг хамгийн анх одоо хуулийн сургуульд оюутан болж байхад бол тэр үед чинь хуулийн сургууль сурж байгаа одоо оюутнуудын тэгээ хуулийн салбарын нэр хүнд чинь бол сайн байлаа шүү дээ. Сайн байлаа шүү дээ. Одоо бол бараг хуулийн анги сурж байгаа гэж хэлвэл бараг ад үзэгдэхээ хэмжээнд очиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу вэ гэвэл ерөөсөө л энэ нөгөө бидний яриад байгаа хин нэгний гар хөл болдог. Тэгээд энэ хууль тогтоомжоо одоо ялгууртай хэрэгэлдэг тийм. Энэ хуулийн салбар мэдээж одоо энэ хуулийн салбарт ажиллаж байгаа хүмүүс дотор бол шударга ийм ёс зүйтэй хүмүүс бол зөндөө байгаа. Гэтэл нөгөө нэг үхрийн эвэр дөргөл 1000 үхрийн эвэр дөргөн гэдэг шиг магадгүй нэг одоо шүүгч буруу шийдвэр гаргахад за нэг прокурор одоо хууль бус байдлаар ажиллахад гэдэг юм уу те тэр салбарын нэр хүнд бол тэр хэмжээгээр ингээд унжидаг. Ийм байгаад байгаа байхгүй. Тийм учраас ер нь бол болж өгвөл энэ салбарт бол хамгийн их тийм хувь хүнийхээ хувьд бол ёс суртахуунтай, за мэргэжлийнхээ хувьд бол ёс зүйтэй ийм хүмүүс л ажиллах юм бол тэгээ дээрэс нь миний түрүүний хэлээд байгаа аль болохоор энэ хууль эрхлэлтийн байгууллагыг өнөөдөр бид нар энэ улс төрийн нөлөөлөл тэр юмнаас бол аль болохоор одоо яаж ангид болох юм бэ гэдэг тал дээр л нэлээ их тийм одоо ажиллах зайлшгүй шаардлага байгаад байгаа. Тэгжээж л энэ хууль эрхлэлтийн байгууллага шударга ажиллах хүн бүрт нөгөө хүн бүр хууль шүүхэмд их хэрэгтэй байна гэдэг энэ зарчим руу бол орох байх л та. Тэгэхгүй хоёр адилхан хүн хулгай хийсэн байхад нэгийг ял өгчөөд нэгийг өмөрөө сууж иж болохгүй шүү дээ тийм. Тэхэл юм бол энэ чинь хуулийн салбарын нэр тэр хэмжээгээр л одоо унжин л гэсэн үг л дээ тийм. Тэгээ дээрэс нь бол яг би ингээ бодоод байгаа. Монголч өөрөө ингээ нэг их тийм юу юм л да. Хүн ам их цөөтэй. Тийм учраас нөгөө хүн ам цөөтэй учраас тэр хэмжээгээр нөгөө нөлөөлөлд автах магадлал нь их өндөр байд юм байна. Одоо бид нар чинь ингээд ямар нэгэн асуудал болохоор одоо хуулийнх нь хүрээнд яах вэ гэж тийм асуудал ярьдаг шүү дээ. Одоо бол бараг л таньдаг хүн юу илээ. Тэ би нэг ийм асуудалд орчлоо таньдаг хүн юу илээ гэдэг. Бараг ийм тогтолцоор монголчин үндсэндээ бараг шилжиж байгаа шүү дээ. Тэгээд нэг хэд утас зохихоор наадахыг чинь нөгөө 10 жилийн ангийн найз нь манаа нөгөө тэр ах юм байна гэдэг ч юм. Хим юм ингээ орчоод байдаг. Тийм учраас нөгөө хүн ам цөөхөн гэдэг чинь бас нэг талдаа нөгөө нөлөөнд автах магадлал нь бас нэмэгдээд идэм байна л да. Тэрнээс биш харьцангуй нөгөө хүн ам ихтэй улс оронд болвол нөгөө тэр хэмжээгээр нөлөөнд автах магадлал нь бол харьцангуй их тийм бага юм шиг байна. Тийм учраас ер нь бол цаашдаа явахтай тэгэл мэдээж Монголын хаан бас өсчил байна л да. Тэгээд тийм хэмжээгээр бас энэ нөлөөлөл бол багасгал байх гэж харж байгаа. Хэдүүлээ бас яг энэ таны ярьсан кейс дээр тийм ээ. Одоо энэ хууль бус нөлөөлөлгээд хоёлаа нэрлэлж л да. Ингээд таньдаг хүнээ хайдаг ингэдэг тэгдэгтэй. Одоо өндөр хөгжилтэй улс оронд бол хизээч тийм үйлдэл байдаггүй тий. Энэ бол маш өндөр ёс зүйн асуудал байдаг. Би өөрөө одоо нөгөө Швейцарын холбооны улсад бас эрх зүйн боловсрол эзэмшсэн. Тэгээ нөгөө Монголын Швейцар шиг болгож хөгжүүлнэ гэдээ бас Монголда буцаад ирсэн. Тэгээ Монголд бас нөгөө лотерейн зах зээлийн салбарыг зөв болгох гээд энэ хууль бус суглаа, захин гэмт хэрэг эсрэг тэмцдэг байхгүй. За тэгээд ингээд явж хахад ингээд ард түмний мэдлэг, ард түмний соёл ингээд бүх салбарт бас ингээд зөв болоод ирвэл одоо хуульч та биднэрт бас дэмтэй болов уу гэж бодож байна. Тэр Сингапурын удирдагч Линкин уугаас асуусан юм байна л да. Ер нь ингээд Сингапур улсыг хөгжүүлэхэд одоо хамгийн их тийм хүндрэлтэй зүйл нь юу байсан бэ гэж. За тэгэхээр мэдээж тэр нэг жижигхэн одоо ядуу тийм нөгөө загасчны тосгонг
орчин үеийн одоо тэр өндөр хөгжилтэй улс болохын тулд байшин барилга барих, орон сууцжуулах тэр олон асуудал бол тийм хүндрэлтэй байгаагүй. Хамгийн одоо хүндрэлтэй байсан зүйл нь юу вэ гэвэл ерөөс хүнийг өөрчлөх. Хүний нөгөө сэтгэл зүйг өөрчлөх, хумсар одоо соёлтой болгох тий. Тэр бол маш их тийм одоо цаг хугацаа зарсан гэж ингэж ярьд юм бил. Тэгээ магадгүй зүгээр нэг тэр нөгөө жижигхэн нэг дадлаачин байсан, загасчин байсан нөхрий чинь юм орчин үеийн орон сууцнд оруулахаар гараал орцондоо бийцчихдэг. Орцондоо гарч ирээд тамхиад хаяад байдаг ч юм тий. Гэх мэтлэнгээр ингээд хүнийг өөрчлөх юм бол хамгийн их тийм төвхтэй байдаг гэж. Тэгээд тэрний шиг ер нь бол Монголч гэсэн бас нэг тийм байгаад байгаа. Яаж ингээд одоо энэ монголчуудын сэтгэлгээ, энэ хандлага, энэ юмыг өөрчлөх вэ гэдэг. Энэ дээр бол мэдээж цаг хугацаа бол орно. Гэхдээ бол яалтч байхгүй. Зүгээр бид нар бол энийг бас жоохон системтэй л хийх хэрэгтэй юм шиг байна. Ер нь бол зүгээр магадгүй одоо цэцэрлэгээс нь ахгуулаад хамгийн наацхал нөгөө замын хөдөлгөөний тэр дүрм соёлоос өсвүүлээд тий магадгүй жишээлбэл одоо замын хөдөлгөөнд оролцохдоо тэр бүсээ бүслэхгүй бол ямар эрсдэл үүсдэг гэдэг ч юм уу. Ингээ жижигхэн ийм нэг хумсар соёлоодыг ингээ суулгаад авах юм бол мэдээж юугаад дагаад нийгмийнхаа хөгжлийг дагаад бол хүмүүсийн сэтгэлгээ хандлага бас өөр болох байх гэж ингэж бодоод байгаа. Зүгээр зарим талаасаа ингээд харахаар бид нар бол арчил гэдэг ингээд ярихаар бүх юмыг нэг тийм эрх чөлөөтэй тийм дураараа дурган дунд чөмгөөрөө жиргэн за энэ бол арчил юм байна гэдэг бас юм буруу хандлага яваад байгаа даа шүү дээ. Тэгээ тэрийгээ дагаад өнөөдөр чинь одоо хитрхи бүх юм ингээд нээлттэй болоод ингээд эрэхтэн зэрэг ялангуяа энэ сошиалор хэвлэл мэдээллээр тийм буруу хандлага буюу буруу ийм мэдээлэлд маш их явж байна. Тий. Магадгүй алаа хайдаа садар самун сурчилдаг. Тэгээд тэр нь нийгмийн сэтгэл зүйд яаж нөлөөлөд байгаа юм те. Магадгүй өнөөдөр хар тамхины талаар ингээд мэдээлэл явахаар тэр хар тамхинаас одоо айхаасаа илүү сонирхох хандлага нэмэгддэг тий. Хар тамхи нэг юм байд юм шиг байна. Тэрийг ер нь татаж үзвэл яадгийн болж гэдэг юм. Ингээд баг нөгөө тэрийг сонирхох одоо хандлагыг бол илүү тийм өдөөж өгдөг гэдэг ийм одоо судалгаанууд байгаад байна л да. Тийм учраас зүгээр бид нар бол одоо энэ нийгмийн энэ зөв хандлага төлөвшлийг бий болгохын тулд бол энэ хэвлэл мэдээлэл энэ дээр ч гэсэн тодорхой хэмжээний бас шалгуур цензур энэ төр тавих шаардлагатай юм шиг байгаад байгаа. Магадгүй одоо юу байдیں۔ Жишээлбэл тэр алаа хайдаан садар самуунтай кино гарах юм бол магадгүй бүр арга ата цагийн хязгаарлалтайч байд юм уу те. Шөнө оройн цагаар гарганаач гэдэг юм. Гэх мэтлэнгээр ийм ингээд хязгаарлалт хийхгүй бол эн чинь өөрөө нийгмийн сэтгэл зүйд яаж нөлөөлөд байгаа юм бэ гэдэг юмыг бид нар өнөөдөр тооцохгүй байгаа байхгүй. Энийг аргадуулсан байгаа шүү дээ те. Одоо тэр нөгөө Маша Баавга гэл хүүхэлдэйн кино байгаа шүү дээ. Гэтэл тэр хүүхэлдэйн киног чинь дэлхийн 27 улс орн гарахыг хориглосон гэдэг байгаа байхгүй. Яагаад хориглосон бэ гэсэн чинь наад хүүхэлдэйн кино чинь хүүхдүүдийн сэтгэл зүйд буруу нөлөөлөл үзүүлээд байна. Тэр хүүхдүүдийг бүр нөгөө дүрсгүй болох тэр тал руу ингэ нөлөөлөд байна. Тийм учраас энийг гаргаж болохгүй гэх нэг хориглож байтал манай улсд бол баргал за нэг телевиз дээр нь дуусгаар нөгөө телевизэнд гаргадаг ч юм ингээд дахин үзүүлээд улам сахилахгүй болох гэдэг юм уу яагаад байгаа юм те. Ингээд бодохоор бид нар бол тий ерөөсөө энэ нөгөө нэг нийгмийн сэтгэл зүй гэдэг чинь зөвхөн нэг яг бид нар бол ингээл аамал та одоо явж эцсийн дүндээ бол нөгөө хуйлал бүх юм шийднэ гэдэг юм руу яваад байгаа байхгүй. Жишээлбэл магадгүй тэр Монголд өнөөдөр цаазалдаг болчих юм бол тэгэл шийдчих юм байна гэж ингэж ойлгоод байдаг. Цаазалдаг болчихвол одоо нөгөө онц ноцтой гүнд ерөөсөө бид нар бол эцсийн дүндээ бүх юмыг хаана аваачаад байныг бол хуулийн дор л аваачаад байгаа байхгүй. Энэ мөн үнэхээр одоо ингэ бага насны хүүхд хүчрхийлж наадгаа цаазал гэдэг юм руу яваад байна шүү дээ. Тэгэхээр уг нь бол ийм биш байгаад байгаа. Энэ нөгөө нийгмийн сэтгэл зүй, энэ төлөвшил чинь юу нөлөөлөх маш олон зүйл нөлөөлж байгаа шүү дээ. Тэр сургуулийн одоо цэцэрлэгийн тэгээд магадгүй ихтэй сургуулиудын тэр хичээлийн хөтөлбөрт ямар агуулгууд оруулах нь илүү их тийм одоо зөв төлөвшил хандлагыг бий болгохоор байна. Тэ? Энэ хэвлэл мэдээллийн салбарт ямар зохицуулт хийх ёстой юм. Тэ? Магадгүй өнөөдөр бид нар чинь нөгөө нэг ийм юм яриад байдаг шүү дээ. Монголчууд их тийм хөрвөх чадвартай
Тэ? Дасан зохицох чадвартай хаач очсон монголчууд ингээд одоо Америкт очихоор Америк шиг, Солонгост очихоор Солонгос шиг болж чаддаг гэж ингэж яриад идэг. А гэтэл хятад хүн бол Америкт ч байсан хятадаараа, Солонгост байсан хятадаараа. Тэгээ эн чинь юу вэ нэгвэл тэр хүмүүст хамгийн гол нь үндэсний дархлаа гэж юм маш сайн суудсан байд юм. А гэтэл биднэрт бол үндэсний дархлаа гэж юм сул байгаад байгаа учраас Америкт очихоор Америк шиг болчдөг, Солонгост очихоор Солонгос шиг болдог гэдэг чинь бол бидний үндэсний дархлаатай шууд холбоотой юм биш үү? Хоорныхоо соёлыг одоо маш хурдан адаптац хийж аваад энэ гэсэн ойлголт тийм ээ. Өөрөөр хэлбэл нөгөө дархлаа сул байгаа учраас тэр улс орны дархлаа бол үндсэндээ шууд суух тийм боломжтой л гэдэг санаа байна. Одоо тэгэл нөгөө Монгол биш гадаадд байгаа хүмүүс ч одоо монгол хэлээрээ бас ярьж чадахгүй нөгөө боловсролын бас асуудал үүсэн тийм ээ. За тэгэхээр та хоёр ингэж яриад байвал ингэж дуусахгүй юм байна. Тэгэхээр магадгүй би бас таныг дараагийн нэвтрүүлэгт бас цаг болдвол дахин өргөх хүсэлтэй байна. Тэгээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг одоо үндсэн хуулийн эрх зүйн тухай за бас маш том салбар болох энэ хууль тогтоох эрх мэдэл хэрэгжүүлж байгаа хүмүүсийн ёс зүйн асуудалтай шударга ёсны талаар бид нэр үзэгчтэй бас жоохон ч гэсэн хугацаанд бас нэлээд олон хүрээ сэдвийг хамруулад ярьж өгсөн тань бас ажлын үн дээр амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд бас нэвтрүүлэгтээ урьж одоо олон түмэнд бас өөрийнхөө үзэл бодлыг хүргэх боломж олгосон танай хамт олонд баярлалаа. Тэгээд цаашдынхаа ажилд бас амжилт хүсье. За, таны ажилд амжилт хүсье. Баярлалаа.